Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ярим мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол алтан харьцааны талаар ярилцсанаа. Студид маань компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Джек Джонс болон Vera Moda бэлэн хувцсны брэндүүдийг албан ёсоор борлуулагч Infinity United компани болон өдөр бүр шөнө Түлээж үгийн хамт олон маань ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV мөн Од Мөндөр радио 107 83.3 гэсэн долгионоор та бүхэндээ хүрдэгэ. Өдрийн мэнд хүргэе хасаада. Өдрийн мэнд ээ. За өнөөдөр алтан харьцааны тухай их гоё сонирхолтой сэдэв байгаа. Тэгээд энэ IT яадаг үлээ? Өөрчлөлт санаа зовлт. За тэгээд энэ алтан харьцаа гэдэг сэдэв бол хүн болгон их дуртай. Тэгээд зөвхөн одоо энэ те шинжлэх ухааны тэр ихээс илүүтэй бас энэ урлаг. За тийм дизайн одоо дуу хөгжим төртөл ингээд алтан харьцаа гэдэг юмнуудыг ашиглаад байдаг. Ер нь бол хүмүүс их тийм шүтэг хандлагатай байдаг алтан харьцааг. Golden ratio гэдэг те. Энэ зүйлийн тухай өнөөдөр ярина. Гэхдээ ярихдаа бас тийм байнга тийм гоё талаас нь биш. Энэ алтан харьцаа гэдэг зүйл чинь бас тийм айхтар шүтгээд байх зүйл биш юм а гэдэг талаас нь бас нэг жоохон ярина. Тийм болохоор энэ алтан харьцааг ингээд шүтдэг энэ хүмүүст бол бас нэг жоохон цогцолт болж магадгүй. За энэ алтан харьцаа грек цагаан толгойн жижиг фи гэдэг үгсэг байдаг. Тийм фи гэдэг үгсээр тэмдэглэдэг. Одоо бидний мэддгээр бол энэ if ташаага тулсан if гэдэг шүү дээ тий. Ташаага тулсан p энэ гэдэг тий. Facebook энэ гэдэг. Уг нь бол бид нар Facebook гэж хэлэхгүй байхгүй. Ташаага тулсан Facebook гэж хэлсэн. Уг бол Facebook гэж хэлэхтэй. Тий. Тэгвэл энэ ташаага тулсан том нь бол яг грек цагаан толгойн фи үсэг бол том нь тийм ташаага тулсан p үсэг шиг байдаг. Жижиг нь бол арай нэг төстэй дүүчсэн нэг юм арай нэг өөр нэг Монгол цагаан одоо Монгол бичгийн юм нэг юу гэдэг шүү дээ тий. А усыг үгийн төсгөлд ордог а усыг дээш нь харуулад тавьсан юм шиг юм фи гэдэг. Тийм үсгээр тэмдэглэдэг. Тэгээ 161 гээд эхэлсэн ийм эр рационалтай байдаг. Одоо P тоо, E тоо гэдэг чинь бас 364 юу лээ 314 гэсэн ингээд цаашаа үргэлжлээд байдаг ийм юунууд байдэн шүү дээ тий. Тасралтгүй үргэлжилдэг. Хязгааргүй үргэлжилдэг тоо. Тийм тэгээ давтагддаг. Тийм. Ийм тоонуудыг л эр рационалтай гэдэг. Тэгэхээр ийм эр рационалтай байх нэ. За энэ эр рационал тооны тухай ер нь ямар ижиттэй математик талаасаа ямар ижиттэй. За тэгээ дээрэс нь юу юунд ашигладаг, байгаль дээр яаж гарч ирдэг гэдэг талаар сонирхолтой зүйлсийг нэхлээ яриа. За математик дээр алгебр талаас бол эн чинь зүгээр нэ фи гэдэг бол 1 дээр нэмэх нь язгуурын доор 5 хуваах нь 2 гэдэг. Ийм томьёогоор илэрхийлэгдэг. Томьёогоор илэрхийлж болдог байх нь шүү дээ. Пи тоог бол бид нар тэгж илэрхийлж болдоггүй байхгүй юу? Зүгээр ингээд тойргийн өргөнийг уртд нь одоо юу лээ диаметр өргөн гэдэг чинь диаметр нь шүү дээ. Тэгээ тойргийн уртд нь харьцуулсан харьцаа 314 гэдэг бол тэр чинь ингээд геометрээсээ гараад ирж шүү дээ. Тэгвэл энэ бол яг алгебраас ингээд гараад ирдэг гэсэн. 1 дээр нэмэх нь язгуурын доор 5 хуваах нь 2. Энэ ягаад ийм хачин тоо тэгээд энийг те тогтмол гэдээ авцсан. Тэгээ ягаад ингээд энэ тийм хэрэгцээтэй байгаа юм гэхээр пропорц гэдэг талаас аюу тийм чухал байдаг. За ийм их баг 2 тоо байна гэж бодъё л да. Тэнгүүтээ их тоог нь бага тоонд нь харьцуулсан харьцаа нь нийт одоо их баг тооны нийлбэрийнх нь их тоонд нь харьцуулсан харьцаатай яг ижилхэн байдаг нэг ийм зүй тогтолтой. Ийм өвөрмөц зүй тогтолтой тоо байдаг. За ийм өвөрмөц зүй тогтолтой тоог хай гэхээр цорын ганцын фи гэдэг тоол болцдог. Тэгэхээр энэ тоо нэг юм учир утгатай байгаа дээ шүү дээ. Яг л нөө пи тоо шиг фи тоо гэдэг. За энэ фи тоо айгүй олон юмд хэрэглэгддэг. Гэхдээ бол одоо алгебр талаас нь ярьж байгаа юм чинь те өргөлжилсэн бутархай тоо гэж байдаг. Энийг өөр нэг янз бүрээр одоо илэрхийлье гэж бодлоо. Сая бол одоо бид нар зөвхөн томьёогоор нь илэрхийлжлээ. За дээрэс нь одоо энэ харьцаагаар нь илэрхийлж болж байгаа бол энэ өргөлжилсэн бутархай тоогоор бас илэрхийлж болдог. Энэ одоо 1 гэдэг тоон дээр энэ чинь 161 гээд цаашаа өргөлжилдэг гэдгсэн шүү дээ. Тэгвэл энийг өөрөөр яаж илэрхийлж болох вэ гэхээр 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах гэдэг ингээд цаашаа явна. Ингээд хязгааргүй үргэлжилдэг буюу одоо x тэнцүү 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь x. X нь өөрөө ороод ирж байгаа үстэй тийм. X тэнцүү 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь x гэхээр тэр x-ийн хооронд дахиад 1 дээр нэмэх нь 1-ийг хуваах нь x гээд x-ийн хооронд дахиад ингээ өөр ороод энийг рекурсив тийм томьёо гэдэг байхгүй. Өөр өөрөөр дуудаа авчдаг хязгааргүй юм бутархай өргөлжилсэн ийм тоогоор илэрхийлж болдог.
Тэгэхээр бид нар одоо фитог олъё гэдэг юм бол ерөнхийдөө саяны том яг бичиж хагаад цаас нэрвч хагаад өөцтлаа ч юм уу эсвэл гараа өөцтлөө ч юм уу хангалттай болсон бичиж байгаа тэгээ ботчихно гэсэн. Тэгэхэд 161 гараад ирнэ гэсэн. Фито буюу алтан харьцаг гэж хэлэх юм биш үү тий? Алтан харьцаг бол бид нар ингэж олно гэсэн баггүй тий. За геометри талаас бол за бидний мэддэг нөгөө 5 хошуу гэж байдаг шүү дээ тий. Энэ бол ерөөсөө тэр чигтээ алтан харьцаа. Ерөөсөө л алтан харьцаа. За пентагон гэдэг одоо 5 талт гэх юм уу да тий. Одоо 3-чин дөрвөлчин тий. 3-чин дөрвөлчин тэгээд 5-лчин гэх юм уу тий. 5 үнцэгт. За энэ 5 үнцэгт бол өөрөө бас одоо 5 үнцэгтийг одоо бид нар одоо дөрвөлчин гэд зурх юм бол бидний диагонал гэж байдаг шүү дээ. Хоёр эсрэг талын үнцгийг. Тэгвэл 5 үнцэг дотор болохоор диагонал одоо нэг үнцгээс нэг орооноос 2 юм диагонал гарч ирдэг. За тэгэхээр нэг тал одоо 5 үнцэгтийн нэг тал болон энэ диагонал хоёрын хооронд бас алтан харьцаа байдаг. Ил үсгэх шиг юм болох нь шүү дээ. Тий, яг үнэ тий. Энэ алтан харьцааг одоо геометри талаас нь олъё гэх юм бол ингээ олчих болно гэсэн. Зөвхөн 5 шууд зурж байгаа л нэг одоо тал нь нөгөө диагонал хоёр ингээ харьцаа нь бол хоорондоо 161 гэдэг энэ харьцаатай. Тэгээ цааш ингээ өргөлдсөн будраха. Үйт будраха. Үйт гин үйгөө будраха эргэцэн алт болдог. За өгн хэсгээсээ 1.6 дахин урт байна л гэсэн үг тий, урт хэсэг нь. Тий, яг үнэ тий. 5 шин юм аа. Тий, тэр нөгөө нэг алгебрийн нь юу байсан шүү дээ тий. Нэг гэдэг юм урттай хэрчим авчил за 1 м байна уу 1 см байна уу тий. Тэнгүүд тэрнээсээ 100-ны одоо 61-ээр тэр фи тоогоор ингээд уртаар авангууд тэр гарч ирж байгаа нэг жижигхэн харьцаа байна шүү дээ тий. Тэгвэл энэний нийт одоо 100-ны 61 гэдэг нь өөрөө тэр нэг анхны нэгтэйгээ одоо тэнцүү байдаг гэсэн үг. Одоо ингээд би ингээд дахиад 161 дээрээ дахиад 161-ийг 161-ээр үржүүлээд нэг том тоо гаргаад ирэл та тий. Тэнгүүтээ тэрийг ингээд шахах юм бол яг нэг өмнөхтэйгээ одоо шахаад одоо юу гэдэг юм те нарийнхан болгоод сунгаад ингээд тааруулчих юм бол яг таарна гэсэн үг байхгүй юу. Одоо цаашаа бол ингээд гой юм зүй тогтлоод байж. За алтан тэгш үнцэгт гэдэг юм байдаг. Golden rectangle. Ер нь бол энэ алтан харьцаагаар хийсэн бүх төрснүүдийг бүх харьцаануудыг бүгдээр ингээд алтан гэдэг ингээд нэрлээ авчдаг. За алтан харьцаагаар нэг өргөн хоёр нь хоорондоо алтан харьцаатай байх юм бол алтан тэгш үнцэгт гэж нэрлэдэг. Golden rectangle гэж нэрлэдэг. За толгойд нь хоорондоо алтан харьцаатай байна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд ийм тэгш үнцэгтийг болохоор бид нар нэг талаас нь ийм квадрат авчлаа гэж тийм ингээ квадрат болоод тасчлаа гэж бодъё л та тий. Тэгвэл үлдсэн хэсэг нь энэ алтан харьцааныхаа одоо ингээд босгоцоо хөлбөр нь гараад ирдэг. Нэгэсэндээ дахиад ийм алтан харьцаатай юм гараад ирнэ гэсэн. Тэрнээс нь дахиад бид нар нэг квадрат таслаа авчихвал дахиад нэг жижиг алтан харьцаатай ийм квадрат үлдээл яваад ийн гэсэн үг байхгүй. Нэг иймэрхүү зүйл. Донгийн шийл болж байгаа жижиг рүүгээ орж ийн гэсэн. Өө тий яг үнэн тий. Тий. Наад чи ястай тийм. Наад чи алтан юу гэдэг байгаа шүү дээ. Спираль буюу нөө алтан юу гин спираль гэж одоо юу гэдэг те. Тийм ээ тий. Донгийн яс юм да гэж. Тий яг үнэ тий. Мушга гэх юм уу. Мушграа за. Тий. За нэг алтан тэгш үнцэгт гэдэг бол нэг иймэрхүү сонирхолтой давуу талтай ийм зүйл байж гисэн. Харьцаа ногт алдагдахгүй ингээл хуваагаад ээж болдог. Хуваагаад ахаар ингээд харьцаанд байгаад идэг. За энэ тооны онол дээр бол Fibonacci тоо гэдэг аюу тийм сонирхолтой тоо байдаг. 1200 оны үед болохоор Fibonacci гэдэг нэртэй хүн энийг юм сонин бодлого гаргаж ирсэн туулайнуудтай бодлого. За тэр туулайнуудтай бодлогын ярих гэх юм бол цаг хөрөлцөхгүй болохоор энэ ямар тоо байдаг вэ гэхээр тэг 1 1 2 3 5 8 13 21 гээд цаашаар үлдсэн тоо. За энд нэг сонин зүй тогтол байгаа. Эхний тэг 1 2 шүү дээ тий. 3 дахь тоог нь гаргаж ирэхдээ тэг дээр нэгийг нэмээд 3 дахь тоог нь гаргаад ирж байна. 4 дахь тоог нь гарч ирэхдээ 2 дахь 3 дахь тоог нь нэмээд гаргаад ирнэ. Одоо буюу 1 дээр нэмэх 1/2. За 4 5 дахь тоо нь болохоор өмнөх 2 тооныхаа. Ер нь л тухайн тоог нь олохдоо бид нар өмнөх 2 тоог нь нэмэхэд ингээ гараад ирдэг. Тэгэхээр тэг 1 1 2 гэж явж байгаа. Нэг дээр нэмэх 1/2, нэг дээр нэмэх 2/3, 2 дээр нэмэх 3/5, 3 дээр нэмэх 5/8 гээд ингээ цаашаа үргэлжлээл яваад. Тэгээ 13 20. Хичнээн л бол хичнээн үргэлжлүүлж болно гэсэн үг шүү дээ. За энэ алтан харьцаа руу ингээд ихсэг цумаа төгтөг. Энэ тоонууд нь. За ингээ 3 дахь 4 дахь тоон бол алтан харьцаа руу нэг баг зэрэг төгсөн байна. 10 дахь 11 дахь тоон бол нэлийн төгсөн байна. 100 дахь 101 дахь тоон бол бүр амар төгсөн байна. 1000 дахь 1001 дахь 2 тоо бол бүр ингээд бараг л алтан харьцаа гарна гэсэн. Ингээл цаашаа үргэлжлээд нэг хязгааргүй үргэлжлээл яваад байгаа юм бол алтан харьцаа руу төхөөлөд ийм сонин зүй тогтолтой. За энэ нь болохоор Fibonacci тоон алтан харьцааны дандаа тоонууд байдаг гэсэн үг юм уу? Бага нь болохоор бага зэрэг ойролцоо, их нь болохоор бүр ойролцоо гэсэн үг юм уу? Би яг энийг бас яг үнэ тий. Одоо энэ тэг 1 2 бол энэ хоорондоо эн чин шал алтан харьцааны юугүй шүү дээ. 1 1 2 бол ингээд
харилцааг байна. А 1-2-2 бол бас ингээд алтай харьцуулаад өгчихгүй шүү дээ, тий. 2-1 гэдэг харьцаа тий. За тэгвэл 2-3-2 болохоор жоохон төгөж эхэлнэ. Тий. А 1 одоо юу гэдэг тий. За тэгвэл 3-5-2 бол бүр төгнө. 5-8-2 бол бүр ингээд яг л ингээд тий. За ингээд 13-21-2 бол бараг л ингээд энэ хоёрыг 21-ийг 13-т хуваахад бол бараг л 160 хэдэн тэр гарна. Гих мэтлэн ингээд цаашаа ингээд явчихлаа. За ийм сонин тоог бол Фибоначчи ингээд 1200 оны үед нээсэн байдаг. Гэхдээ цаа чи өөрөө бол энэ алтай харьцаатай холбоотой гэдэг мэтээгүй. Уг нь бол өөрөө энэ алтай харьцааг ингээд юу яаж хагаад ашиглаж хагаад айгүй олон бодлогоодыг бодож исэн байхгүй. Геометрийн бодлогыг. Гэхдээ өөрөө энэ өөрийнх нь гаргаж ирсэн сонирхолтой тоон алтай харьцаатай холбоотой гэдгийг ерөөсөө өөрөө мтээгүй. Ингээд чад хийсэн байдаг өөрхий. За энэ алтан адилтгал гэж байдаг. Фи квадрат тэнцүү фи дээр нэмэх 1 гэж нэг юм адилтгал байна л да. Адилтгал гэдэг чи одоо юу гэмдэ одоо фи квадрат тэнцүү фи дээр нэмэх 1. Тэнцүү юм уу те? Тийм, тэнцүү. За энэ тэнцүү хийж байгаа одоо тэнцэтгэл буюу адилтгал гэдэг байгаа шүү дээ тийм. За энэ адилтгал болохоор ерөөсөө цаашаа энэ Фибоначчи тоотой шууд холбогддог. За жишээл фи квадрат тэнцүү фи дээр нэмэх 1 юм бол фигийн 3 зэрэг нь юу юм бэ? Фигийн 4 зэрэг нь юу юм бэ гэдгийг одоо бид нар гаргаж ирэхтэй одоо Фибоначчи тооны одоо тухайн одоо нэг фи тооны 5 зэрэг олъё гэж бодъё л да тий. Тэгвэл 5 дахь Фибоначчи тоог өрчих нь фи нэмэх нь өмнөх тэрний одоо 4 дахь Фибоначчи тоог гэж ингэж болдог нэг юм. Фи n нь одоо Фибоначчи n fn гэдэг тий. Фи дээр нэмэх нь одоо өмнөх фи тоог. Одоо нөө бид нар чинь Фибоначчи тоон 1 2 3 4 5 6 гэл ингээл хитцдэг тоон гэдгийг л олох чаддаг шүү дээ тий. За 10 дахь тоон гэх юм бол 9 8 дахь 2-ыг нэмэл олчихно гэдэг ч юм уу те. За тэгвэл 9 дахь 8 дахь 2-ыг яаж болох юм гэхээр өмнөхүүдийн олоод нөгөө нэг хүртлээ явж хагаад тэгээд бүгдээр ингэ хариуг нь гаргачих واخхой. За тэгээд энийг одоо энэ томьёонд орлуулж хагаад мэдчих болдог юм адилтгал байдаг. За эндээс болохоор нэг сонин юм гарч ирдэг. Кеплерийн гурвалжин гэдэг юм гарч ирдэг. Кеплерийн нэг зохиосон тийм гурвалжин байгаа. Энэ фи квадрат тэнцүү фи дээр нэмэх 1 гэдэг бол ерөөсөө Пифагорын тоотой ингээд холбоотой юм шиг. Одоо энэ квадраттай юм байх юм бол нэгийн квадрат чинь нэг юм чинь одоо талбай нь квадрат нь фи гардаг нэг тийм тоо байх юм бол ерөөсөө энэ тэгшинцэгт гурвалжин гаргаж ирж болох байхгүй. Энийг алтан одоо гурвалжин гэж нэрлэдэг. Алтан гурвалжин ч гэхгүй л да одоо Кеплерийн гурвалжин гэдэг. Энэ юугаар онцгой байдаг вэ гэхээр пирамидыг энтэй энүүгээр барьсан энэ төр гэдэг хүмүүс бас их домог болгож ярьдаг. Энэ сонирхолтой. Алтай харьцаатай гэсэн үг үү те? Тэг алтай харьцаатай тий. За нэг иймэрхүү юм байна. За тэгээд цааш явах юм бол алтан спираль ч одоо гарч ирж байна. Алтан спираль. Ингээд спираль ингээд явж байгаа шүү дээ. Спираль ингээд явж байгаагаа эргэлт хийхдээ 4-ний 1 эргэлт болгон дээр яг юм алтан харьцаагаар одоо радиус нь ихсдэг. Одоо тэр чинь нэг юм би нэг юм гортог барьж байгаа л тэр гортогныхаа радиус ингээд тогтмол ихсдэг гэж бодъё л да тий. Гэхдээ ингээд тогтмол ингээд зурж байгаа гэж бодъё. Тэгэх юм бол ингээд радиус ингээд томорсны спираль зурна шүү дээ тий. Гэхдээ ингээд харьцаа нь 4-ний 1 ирэх болгондоо харьцаа нь фи одоо алтан харьцаагаар ихсдэг байх юм бол энийг болохоор бид нар алтан спираль гэж нэрлэдэг. Энэ алтан спираль юугаар онцгой юм бэ гэхээр энэ байгаль дээр аягүй их гарч ирдэг. Одоо жишээл дун одоо бидний мэддэг тэр дун наавтлсан тэргээд далайн хисан тэр гэл амьтд байдаг шүү дээ. Бүгдээ ийм мушгаа хэлбэртэй. Энэ мушгаа хэлбэртэй амьтд дээр за дээрэс нь одоо тэр галактик эсвэл одоо өөр нөө хууй салхин тэр гэдэг ч юм уу те ийм нүд тэр ингээ гарч ирээд идэг. Сонин байгаа шүү тий. Байгаль дээр яагаад яг алтаар цагаар байгаад байгаа юм тий. Нууц нь юунд вэ? Тий энэ нууцыг дараа нь тэгж байгаа ярина. Энэ удахгүй ярих юм. Энэ эхлээд математик талаас нь айгүй тийм сонирхолтой юмнуудыг яриад байгаа ухаантай байхгүй юу? За хоёлаа нэг жоохон байжгаад цааш нь хөргөлжлүүлье. За тэгээ хоёлаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулаад өргөжлүүлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн маань Түлээж үгийн хамт олон маань ер нь манайхтай маш олон нэвтрүүлгүүдийн явах боломж болцоог олгож манайхтай хамтарч ажилладаг юм сайхан байгууллага байгаа. Тэгээд Түлээж үү маань ингээд дандаа гоё шинэ бүтээгдэхүүн бүтээлч одоо янз бүрийн одоо олон улстай тэр манад ч тэр ингээд гой гой бүтээгдэхүүнийг санал болгодог. Шинээр одоо жор бэлдэж одоо санал болгодог гэсэн үг шүү дээ. За тэгэхээр чи бол нөгөө багтаа ингээд уцаанд цагирхан бог зүгээд ингээд идэ явдаг байсан гэсэн тий. Тий тэр чинь нөгөө юу шүү дээ. Айгу алдартай да. Ер нь манайхан бол бүгдээрээ мэднэ. Тэр сүүшник гэдэг нэг бов байгаа.
цагирган боовнууд. Ер нь бол эртний сүүшник орс нэрэн тий. Тэрийг бол ингээд ерөөс ингээд тэр цагирган боовол гэсэн үг шүү дээ. Харин бидний нөө багаас бидний аав ээж нар эмээ өвнөрч гэсэн ер нь бол их иддэг байсан байх хэвээр. Би харин чамаагаа хүмүүсээс асуугаа явуулаа гэсэн зандаа тэр мэдчихэж шүү. Тийм мэднэ тий. Тийм тэр чи их цагирган боов бол их алдартай шүү дээ. Би болохоор энэ түлээж үгийн нөгөө бэгэл талхнаас энийг нэг мэддэг болсон байхгүй. Тэгээд надад болохоор нэг гадуураа шарчгинсэн ирнэ дотроо ийм зөглөн тий өвөрмөцөд миний ерөөсөө идэж үдчихсэн Улаанбаатарын гурил биш байгаа байхгүй. Тэгээ маш энэ нь бас их гоё юм билээ. Тэгээ үүн дээрээсээ нэмэх нь өнөөдөр бол энэ бэгэл сэндвичийн та бүхэндээ танилцуулах гэдэг байгаа. Бас цагаан будааны. Тэгээд дахианы мах бол нөгөө жимстэй бас их гоё байдаг. Тэгээд цангис жимстэй дахианы махыг бас ингэж бид нар ч нөгөө аннаастай дахиагаасаа бид шүү дээ. Энэ болохоор цангис жимстэй дахианы чийж махан авчрахтай бэгэл сэндвичийн. Бэгэл нь будааны гурилны агуулмжтай ба тусгаалan крем чиз. Крем чиз нь бас аюугаа амттай. Тийм билээ тий. Тийм бараг ингээд тусна худалдаа авчмаар. Тэр гэхдээ юу тэр зарагдаад эхэлсэн юм уу? Яг энэ бүтээгдэхүүндээ л байгаа. Зарагч ихсний бол мэдэхгүй юм. Би бол зарагдвал авчмаар байгаа. Супер амттай юм билээ. Үнэхээр гоё тий. Диваачин гэж байдаг бол. Тий, үнэхээр гоё тий. Салхааргүй. Би ч өөрөө нөө бясалганд дуртай гэлэх үү? Тэр янз юм бил. Тий. Айгу өрмөц өөр. За тэгээд ийм бүтээгдэхүүн байгаа. Наад болохоор энэ дахианы махтай цангис жимстэй гэхээр айгу сонирхолтой гоё байгаа. За нөгөөх нь болохоор сесем бэгэл сэндвич, өндөг гахаа махтай авчрахтай бэгэл сэндвич. За бас цагаан будааны гурилны агуулмжтай, тусгаалan крем чиз болон гүнжтийн үрээр амталсан ийм гоё хоёр бүтээгдэхүүн байгаа. Та бүхэн маань төлөж үртэ ойрхон явах юм бол бэгэл сэндвичийн зээгээд гоё өдрийн цайндаа ч юм уу уугаарай гэж зөвлөж байна. Тэгээд холбогдох утас нь 75 75 75 10 гэсэн дугаараар та бүхэн холбогдноо. Энэ юу цангис мэтийн ийм цангинсан амттай жимсийг махтаа хөлж идэхээр айгүй гоё үйт юм билээ. За жишээлбэл тэр улаалцсан гэдэг нэг бас цангинсан амттай жимс байгаа тий. Гих мэтийн энэ цангинсан жимснүүд бол махтаа айгүй тийм гоё зөгцдөг. Айгүй сони юм билээ. Анх мэдээд бол айгүй гайхаад. Тийм би бол мэдээд байна. Айгүй гоё идгээ. Тэгээ яг ингэ идэхэр үстэй янзын гоё байхгүй салахын аргагүй. Тэгэхээр энэ бол бүр үнэхээр гайхалтай амтыг бол мэдрүүлэн гэдгийг би батланд аяа. За баярлалаа. За баярлалаа. За энэ irrational тоо гэдэг байгаа шүү дээ тий. Боторхой тал гэсэн үг үстэй. Боторхой тий. Ер нь бол P тоо ч гэсэн E тоо ч гэсэн ер нь бол irrational да. Гэхдээ бол тэднийг бол transcendental гэж ярьдаг. Transcendental гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр ерөөсөө юм тэгшгэлээр илэрхийлж болохгүй тоо гэлж байгаа. За irrational дотроо хэд хэдэн оо төрөл үүдэг байна шүү дээ тий. За энэ transcendental гэдэг нь болохоор бид нар ямар нэгэн тийм тэгшгэлээр илэрхийлж болохгүй. Ер нь бол юм бүхэл болон бодит тоогоор илэрхийлж болдгоо. Бодит тооны бүр тэгшгэлээр ч илэрхийлж болохгүй. Ийм тоог бол transcendental гэж ярьдаг тий. Гэхдээ манай бол fiction бол түрүүн хэлсэн шүү дээ тий. Нэг ийм томьёогоор илэрхийлж болдог. Ийм алгебрийн тэр цэцмийн бүхэл тоонуудыг ашигласан тий. Ийм тэгшгэлээр илэрхийлж болж байгаа юм. Алгебрийн одоо irrational гэж ярилдаг. Алгебрийн боторхой тоо гэж ярилж байгаа тий. Алгебраар илэрхийлэгддэг гэсэн. Гэхдээ одоо transcendental гэхээр бүр ингээм амар тий нууцлаг лаг тийм тоо болох гэдэг шүү дээ тий. Үний эрэхтэй бол фи тоо бол бүр хамгийн irrational тоо гэж явдаг. Хамгийн irrational тий. Энэ ягаад хамгийн irrational вэ гэдэг талаар утгагүй ярина. Тий. За энэ за бас нэг тийм сонирхолтой харьцаа байдаг. Тэрийг ялс дурчаад цаашаага гоё юм луг орё. Одоо энэ хичээл шиг юм одоо дуусгая тий. Нэгийг фит хуваахаар шүү дээ тий. Нэгийг фит хуваахаар нэгээс хасах нь фитэд тэнцүү байдаг. За нэг ийм хачин адилхан бас. Фит хуваахаар гэдэг чинь нөгөө 1.6 цэг мөн биз дээ. Нэгэсэнд одоо нэгээс фит тоог хасахаар нэгийг фит тонд хуваасантайгаа тэнцүү гардаг. Айгүй хачин тий. Хасахаар хуваасантайгаа адилхан гардаг. Ийм хачин тоо. За ингээд цаашаага сайхан байгаль руу орё. Байгаль дээр ер нь энэ фит тоо яаж гарч ирээд байна? Яаж энэ алтай харьцаа гарч ирээд байна? Одоо байгаль дээр гарч ирдэг болохоор л бид нар энэ алтай харьцааг гайхалтайгаа яриад байгаа шүү дээ. Тэрнээс бол саяны хийсэн баахан ийм математикийн тэгштгэл нэтэрэ гэдэг юмнууд бол бүх зөндөл олон юм байж байгаа тийм. Юу энэ алтай харьцааг ингээд онцгой болгоод байгаа юм гэхээр энэ байгаль дээр гарч ирдэг одоо байдал нь аюу тийм сонирхолтой болгож байна. За жишээлбэл ургамлаас эхэлнэ. Цэцгийн дэлбэний тоо гэж байгаа. Одоо бид нар байгаль дээр ингээд байж байгаа цэцгийн дэлбэнүүдийн тоог ингээд анзаараад үзвэл ер нь тоолоод үзэх хэрэгтэй. Одоо бид нар чинь ингээд тоолдог тоо тий. За нөгөө нэг хайртай, хайргуу гал ингээд тоолдог шүү дээ тий. Дэмий тэгж яхаар тоолох хэрэгтэй байна. Тэгвэл биш үү тий. Энэ цэцгийн дэлбэнүүд ямар тоотой дэлбэнүүд байдаг тэр 1 байдаг, 2 байдаг, 3 байдаг, 5 байдаг, 8 байдаг, 13 байдаг, 21 байдаг. Юусе өөр тоо байхгүй. Дандаа Fibonacci тоо.
Ямар сони тийм. Сэн могоос. Яагаад юм бол? Хачин могоос. Аха. Тэгэхээр 8 дэлбэтэй цэцэг байх юм бол тэр цэцгийг одоо нэг хайхтар хайртай хайргуу гэдэгт нь бол нэг юу ахгүй нь шүү дээ. Тоолоод хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Угаасаа л 8 байна гэж. Тийм 8. Энэ сондгоо тоотоо 3-тай 5-тай 13-тай 21-тэй гэдгнүүдийг бол сайхан одоо тий хайртай хайргуу хайртайгаас эхлэх юм бол энэ чинь хайртай дээр л донсох одоо монголчууд энийг их сайн мэдэндээ боо өрхтөө тий. Жаргалаар эхлээ жаргалаар доосох хэвээр энэ төр гэдэг чи одоо сондгоо тоотоор ажилдаг гэх мэтлээ. За энэ хайрцаатай биш Фибоначчи тоотой байх юм. Фибоначчи дэлбэний тоо. За нөгөөх нь болохоор боргоцны спиралийн тоо гэж байдаг. Одоо бидний боргоцоо энэ төр гээд за ингээд бидний цөмдөг самарны боргоцоо байна. Өөр элтийн бензин байна. Дотороо самаргүй боргоцоонууд ингээл манай годомжоор хам боргоцоо байна. Тий хам боргоцоо байна. Өөр тэр наран цэцгийн өрнүүд энэ төр байдаг. Бүгдээрээ нэг юм дээр ингээ сайн ингээ харах юм бол юм спиралнууд гараад ирсэн байж байгаа. Ийм ямар ч төрлийн одоо ингээл галактикийн гар шиг яг юм галактикийн нууц ингээд ингээ сайн хараараа энэ одоо наран цэцэг байж байгаад ингээл ийм спираль шиг юмнууд байгаад байгаа үст те. Хажууд шиг ингээ ийшээч байгаа те. Тэгвэл ийшээ нэг тал руугаа харсан спиралуудын тоолохоор нэг фи тоо гарч ирнэ. Одоо Фибоначчи тоо гарч ирнэ. Эсрэг тийшээгийн харахаар бас тийм гарч ирнэ. Одоо жишээлбэл боргоцоо ч юм уу те. Боргоцоо бол ингээд нэг тал руугаа 21, нөгөө тал руугаа 8 энэ төр үүдэг ч юм уу нэг мачаа чинь дандаа юм Фибоначчи тоонууд гарч ирдэг. Хам боргоцоо бол бүр ингээд зөвхөн одоо те нүд хооронд юм биш нүд талхасаад юм спиралууд гарч ирнэ. Тэрийг нь олсон ч гэсэн Фибоначчи тоо яаж иж байгаа л гараад ирдэг. Одоо энэ янз бүрийн спиралнууд ингээ гарч ирнэ. Тэдрийг ингээ яг тойруулж байгаа тоолох юм бол дандаа Фибоначчи тоо гарч ирдэг. Энэ их тийм сонирхолтой. Тийм. За навчны тэнхлэгүүд гэж байдаг. Навчны тэнхлэг. Одоо бид нар ингээд ийм иш тэгээ дээр нь баах навчин гэж бодъё л да. Тэгм бол тэр ишийг ингээ дээд талаас нь ингээ харж ийн гэж бодох юм бол ингээд навчнууд ч ингээ харагдаж шүү дээ. Тал бүр тийшээ гараад. Тийм. Тэнгүүд энэ навч хоорондын өнцгүүд дандаа фи тоонод идэг. Энэ их чаргалтай. Фибоначчи тоо тий. Фибоначчи тоо. За айгуу тийм ачин яагаад энэ фи тоо байгаад байгаа юм бол доо гэдэг юм одоо жинхэнэ нөгөө учир шалтгаан яагаад юм бол энэ их нууцлаг юм байна гэд тэр үеийн хүмүүс бол ингээ гайхаж байгаа шүү дээ. Энэ хороо ертөнцийн гүнд юм фи тооны нууц авах шиг байна гэд те. За тэгвэл гайхаж чинь. За тэгвэл ингэж байгаа. Ургамалт бол юм шинэ жилийн тэнцүү барилт гэдэг юм байх хэвээр. Одоо ер нь бол тэгжиж за жишээлбэл нарыг бодъё л да. Нар тусч байгаа. Одоо ургамал дээр нар тусч байна. Одоо нарны гэрлийг бол ургамлууд бол гоё ингээд навчнуудаар авч штэ те. Тэгм бол ингээд дээрээс ингээд авралтсан байх юм бол нэг талдаа бүх ингээд навчууд мэйждэг байх юм бол дээрээс нар тусгаар яах вэ? Би ингээ бүгдийг алхахлаад хамгийн дээдлийн л навчин нар хүртэн штэ те. За тэгэх юм бол би нөгөө талд нь гаргачих хэрэгтэй. Гэхдээ тэр чинь одоо ингээл 180 градус нэг навч явж байгаа 180 градус дараагийн навч 180 градус гэвэл дахиад өмнөхтэйгээ доцчих штэ те. Зүгээр л юм хоёр талын навчууд байгаа юм шиг болчих واخхой. Бас л дахиад би юмгаа хаачна. Тэгэхээр за 3 хуваас нь 4 хуваас ерөөсөө амаахгүй зүгээр 3 игнээ тэгэл ингээл дандаа ингээ биенийг хаагаад авах байхгүй. Биенийхээ нарыг хаагаад ийн гэсэн. Тэгэхээр бид нар ямар өнцгөр энэ навчнуудыг зохион байгуулах хэрэгтэй вэ гэхээр иррационал тоогоор зохион байгуулах хэрэгтэй бол. За тэгээ иррационал тоо гэдэг чинь яадаг вэ гэхээр нөгөө нэг давхцдаггүй бүхлээр давхцдаггүй шүү дээ тий. Энэ гайхалтай тал нь энэ байхгүй. Хэрвээ бид нар иррационал тоог сонгочих юм бол ерөөс ингээд биеийн дээр огт давхцгүйгээр ингээ яваад ийн гэсэн үг байхгүй. Хөөх ямар ашигтай юм тий. Зөв бөгөөстэй тий. Гэхдээ за питог ашиглаж болно. Пич одоо иррационал шүү дээ тий. Питог ашиглангууд тэд нар яг дээрээсээ давхцахгүй чсэн ерөнхийдөө нэг 3 дэлбэнүүд дээр ерөнхийдөө ингээ давхцаа авчдаг. Гэт нэг жоохон зөрүүтэй. Тэгэхээр энэ нэг хангалттай иррационал байж чадахгүй шүү дээ. Энэ дэр нөгөө нэг хамгийн иррационал гэдэг чинь гарч ирнэ. За ингээд нөө юм одоо математикчид ингээ үзэж байгаа юм л да тий. За ингээд яг ингээд ургамлыг би ургамл байсан бол тий. Яах вэ гэд тий. Тий би цэцэг байсан бол яа начнаа яаж ургуулах вэ гэд. Ингээд янз бүрийн өнцгөр ингээл нөө өнцөг гэдэг нэг юм гаргаж ирэл тэгэл баах ингээд навч сурчиж байгаа шүү дээ тий. Тэгэл өнцөг ингээд баг ингээд нэмэгдүүлээ. Тэгэл нэг А гэдэг тоог л тэр А гэдэг өнцгийг ингээл утгыг нэмэгдүүлээд ин гэсэн үг шүү дээ тий. Тэгээс эхлээл нэмэгдүүлээл ингээл явж байгууд 0.61 хавцаа ингээд бүгдээр амар гоё ингээд давцдаг. Одоо давцахгүй биш нэг бүгд гоё салчдаг. Одоо нэгэсэндээ огт давцахгүй ингээд салдаг. За ингээд цаашаа ингээд явж байгаа бүгд ингээд давцаал ингээд явж ийсэн аа. 314 мөрөв чинь бол ингээд ерөөсө хинч хэрэг хог штэ тий. За энэ 161 дээр боёо бас нэг фи тон дээр бас очиад ингээд давцчихдаг. Нэгэсэндээ фи тоо болон фигээс асах 1 гэдэг энэ хоёр дээр хамгийн төгс иррационал тоонод гарч ирдэг. 161 гэдэг бол хамгийн иррационал тоо гэсэн.
гайхалтай. Тэр одоо энэ өнцгийг одоо бид нар яг тэгж хувааж болно шүү дээ. Түрүү нөгөө нэг юм нэгийн тоог бид нар их баг хоёр хэсэгт хуваах юм бол их хэсэг нь баг хэсэгтэй харьцаж байгаа харьцаа нь нийт хэсгийнхаа их хэсэгтэй харьцаж байгаа харьцаатай тэнцүү байдгаар нэг юм хувааж олно та тий. Тэгмэл бид нар юм бүтэн юм тойргийг яг тэгж хувааж болно бас. Одоо өнцгийг 360 градусыг тэгж хувааж болох байхгүй тий. Тэгм бол тэрэн дээр одоо гарч ирж байгаа тэр өнцгийг бол бид нар алтан өнцөг гэж нэрлэдэг. Энэ алтан өнцгөр буюу энэ фи өнцгөр одоо ингээд ногоонуудын энэ ургамлын навчнууд ингээд тойруулаад тавих юм бол ингээд сайхан нар өвддөг. Одоо шимт хичээлийн тэнцүү барилт явах нь шүү дээ тий. Ийм гайхалтай юм зүйл болж байгаа. За тэгэхээр энэ наран цэцэг чинь одоо цэцэгнүүд чинь энэ ургамлууд ч одоо хайшаа математик удаад гэдэг юм гэхээр бас үгүй. Ер нь бол айгүй олон төрлөөр ингээд тайлбарсан байдаг. За жишээлбэл эдгээр нөө шимт хичээлийн тэнцүү хуваарлт авахын тулд бие биенээс холдох хэрэгтэй. Гэтэл ингээл нэг эхний навчин ургаал, дараагийн навчин ургаал, дараагийн навчин ургаал ингээд дараалал явж байгаа шүү дээ тий. Тэгвэл эхний навчин ургацсан бол дараагийн навчин аль болох энийхээ эсрэг тал руу харах байхгүй юу? Гурав дахь навчин гарч ирэхдээ энэ хоёроосоо эсрэг тал руу харна гэсэн үг байхгүй юу? Ингээ явах юм бол яг фитон гараад ирдэг өөрөө. Ийм хачин. Тэгэхээр бол фито бол аяндаа л угаасаа гарч ирдэг юм зүйл байгаа. За нэгт бол тий байгалийн шалгаруулал энийг гаргаад ирэх нь ойлгомжтой. Хоёрт болохоор энэ юусаа математикаас өөрөө гараад ирдэг зүйл болохоор ерөнхийдөө нэг гайх хэвээр зүйл биш гэсэн. Аяндаа бий болдог юм зүй тогтол байгаад байгаа байхгүй тий. Нэрэл ус цэцгийн навчийг хоёр талтай юм байдаг. За яагаад нэг юмдээ би жоохон толгойр гिचлээ. Пито гэдэг маань Фибоначчи тоо буюу нөгөө 3 5 8 хэлж байгаа шүү дээ тий. Тэгээд бас алтай харьцаа буюу 1.6-г бас пито гэдэг юм уу? Фито. Пито гэдэг юм. Пи бол одоо бидний мэддэг нэг 314 чинь шүү дээ тий. Фи нь болохоор 161 буюу одоо бидний өнөөдөр ярьж байгаа алтай харьцаа гэсэн. Гэтээ тэр алтай харьцаа чинь ирэрцнал ингээл яваад ангууд Фибоначчи болохоор яасан гэхээр бүгд тоонуудыг тэрнтэй төстэй ухаараар ингэж олсон баг гэсэн үг байхгүй. Чи Фибоначчи пи гэж яриаг үстэй. Фибоначчи тоонууд бол ер нь фитэй холбоотой. Ер нь бол нөө ихсэг цум дөхнө гэдэг байгаа шүү дээ тий. Эний нууц одоо удахгүй бас тайлгдана. За питог бол манайхан 161 цэцгийг хэлж байна. Тэр бол фито. Яг үнэ тий. Одоо Фибоначчиг бол F гэх юм уу тий. F гэлээ тий. За сонсгол буутай болохоор. За яг зүгээр. Ямар ялгаа байх вэ тий. Одоо тэр чинь нэг томроод ирэхээр бол тэр чинь ингээд фито л болчихно. За энэ дээр бол нэг тийм сонин за ингээд өөр олон төрлийн одоо өгөөсгөж болж байгаа энэ дэр бол заавал одоо энийг шүтээд авах шаардлага байхгүй. Жишээлбэл өөр олон төрлийн навчны зохион байгуулалтууд байдаг. Одоо жишээлбэл 180 градустай бие биендээ давхцсан тий. Тэр чинь нэг тал руугаа ингээд нар руу орох юм бол аль болох ингээд тий ингээд 180 градус ингээд тархаад байжсэн дээр шүү дээ тий. Аль эсвэл ингээд 90 градусын бас ингээд дээрээс нарахаар нэмэх тэмдэг шиг болдог ийм навчны зохион байгуулалтууд зөндөө байдаг. Гэх мэтлэн ерөөсөө энэ Эрдэнэ шишээ шүү дээ. Эрдэнэ шишээ одоо ингэж жагссан байдаг үстэй. Сайхан жагсаад байж шүү дээ. Энэ мэтлэл одоо байгаль дээр өөр жишээнүүд байдаг болохоор энийг бас ингэж бүх ургамал юм байдаг гэж бодож болохгүй гэсэн үг. Тэгэхээр бас нэг баг зэрэг үүсгэл явж шүү дээ. Гэтэ ургамал бол үнэхээр яг энэ алтай харьцааг бол үнэхээр баримталдаг. Ихэнх нь гэдэг байгаа шүү дээ. За ер нь дийлийнх нь гэдэг хэлчих болно. За амтан дээр дун байна уу? Төрүүний ярьсан дунгийн спираль. Дунгийн бүрхүүл бол ерөөсөө энэ алтын спиралаар ургадаг. За тэгээд энэ ер нь ихэнх одоо нялцгай биетнүүд бол гадуураа хоёгтой байгаа шүү дээ тий. Нэгэнд одоо хоёгтой болсон бол тэр чи одоо бидний ямар хумс чинь ингээл ургаал байх юм бол бид нар ингээд аваад ингээд юу ачдаг шүү дээ тий. Хэрвээ ингээ хумс ургаадах юм бол ингээд мушграал ингээд янз бүр болно шүү дээ тий. Харьцаагаар мушрах юм шүү тий. Тэгвэл одоо тэр амтд чинь бол тэр хоёгоо одоо ямар ингээд хумсны утга гэдэг шиг хоёгны утга гэж байгаа л тэрийг ингээд аваад байж чадахгүй болохоор энэ чинь ингээд тэрнтэйгээ цуг амьдраад явждаг. Ингэж амьдрахын тулд тэд нар чинь ингээд ургангаа амьдрна гэсэн үг шүү дээ тий. Одоо нэг жижигхэн дун байжсан жоохон том болохтой ингээд дунгаа томруулад ингээд явах юм бол янз бүрийн дунгууд байгаа. Зүгээр ийм урт ийм зүгээр маружингийн ийм конус шиг ийм дунгууд ч гэсэн байж байгаа тий. Тэгвэл энэ ядаргаатай биш үү нэг мачин урт юм гээл төгөө явж байгаа оронд тэр чинь ингээд мошигцсон хамаагүй орон зайн хэмнэлттэй байгаа байхгүй тий. Гэх мэтлэн энэ нэг тийм амар бас тийм зүйл биш байхгүй юм чинь ийм спираль байгаад байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё харагдаж байгаа. За дээрэс нь ийм логарифмын спираль гэж нэрлэдэг те. Одоо энэ чинь бас ингээд байнга ингээд нэг харьцаагаар ингээд томорч идэг. Нэг өсөнд одоо би жоохон томруулаад жоохон эргүүлэхэд давхцдаг нөгөө нэг ийм эргүүлтийн болон томруулалтын тэгшинтэй ийм логарифмын спиралууд гэж нэрлэдэг. Дунгууд бол ийм спираль байхаас өөр аргагүй нэгт. Хоёр талаар ер нь яг таардаггүй. Алтай харьцаатай. Нилийн дөхүү гэдэг.
За жишээл галактикууд байна. Одоо хувь салхинууд байна. Хувь салхины гарнууд ингээл үүдэн шүү дээ, тий. Эдгээр бол ерөөсөө фитотой нэлээд дөхөө гэдэг болохоос ш бол яг таарахгүй. Тийм болохоор энийг бол бас нэг амар фитог бол шүтгэн одоо хайшаа. Гэхдээ нэг ингээд дээр нь тавихаар ингээд давтаж байгаа юм шиг харагдана. Хоо гэдэг ингээд бодно. Гэхдээ яг ингээд юуг нь хэмжих юм бол одоо тэр спиралийнх нь хэр ямар рейтер одоо нэг харьцаагаар эксчен гэдгийг хэмжээд үзэх юм бол фитогоос өөр гараад ирдэг. Тэгэхээр бол бас нэг амар шүтгэл шалтгаан болохгүй байна. Тийм өнөөдөр би ингээд шүтгэд бэлэн сууж исэн байхгүй юу. Тэгсэн чинь нэрээ яагаад тийм шүтгүүц байсан бол эн чинь нэг тийм ноото юм болчих ш тий. Тэг яг ингээд нөгөө юм тайлбар байгаа гэдэг шиг тайлбарлаад энэ тийм шүтэг бишээ гэдгийг ойлгох нь өөр нь одоо бүр гайхалтай байна. За гайхалтай. За ингээ хоёлоо жоохон байж байгаа хүний биений тухай ярив. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Jack Jones болон Verem одоо бэлэн усны брэндүүдийг аль биесээр борлуулдаг энэ Infinity United гэдэг компани маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр одоо Монголын хэрэглэгчдэд таата мэдээ бол дуулахад энэ Infinity United нь болохоор Дайн улсын Verem одоо болон Jack Jones брендийн Монгол дахь аль бие усны төлөөлөгч юм байна. Тэгээд энэ брэнд бол 1975 онд Дайн улсад үүсгэн байгуулагдсан. Аз жаргалын улс гэдэг штэ тий. Тэгээ Verem одоо эмэгтэйчүүдийн юм загварлаг өдөр тутмын хувцсны чиглэлээр дэлхийд танигдсан. Verem одоогийн одоо баг хувцсгүй хүн гэж бараг л байхгүй хаа миний бодлоор. Тэгээ хувцснаас гадна яг гоё бүсгүүчүүдэд зориулсан хувцас аксессуарыг бас санал болгодог. За харин Jack Jones бол эрэгтэйчүүдийн энгийн болон чөлөөт хувцсны чиглэлээр алдартай бөгөөд чанартай загварлаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. За Infinity United компани дээрх хоёр брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлсээр хэрэглэгчдэд дэлхийн жишгт нийцсэн чанартай хувцас аксессуарыг их орондоо хамгийн юмдаар худалдаа авах юм боломжийг олгож байгаа маа. Тэгэд энэ үн гэдэг маш чухал байгаа даа тий. Ямар нэгэн байдлаар гаднаас авчираад үн нэмж одоо дамалж зарахгүйгээр аль бие усны грейд гэдэг бол маш юм гоё давуу талтай байдгаа. Тэгээд 4 сарын дуустал шинэ дэлгүүрийн нээлтийн урамшуул болгоод та бүхэндээ 10-аас 20% хямдралыг зарласан байгаа юм. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл болон шинэ бүтээгдэхүүний талаарх мэдхийг хүсэх юм бол Infinity United гэдэг манайхан кириллээр бичээд Facebook дээрээс хаагаад гоё дэлгэрэнгүй мэдээллүүдийн болон тухай зарлж байгаа хямдрал зэргийг та бүхэн цаг алдахгүй хараарай. Холбогдох утасны дугаар нь 7212 тэг 7. За салбарууд бол Улаанбаатар их дэлгүүрийн 2 давхурт Verem одоо Jack Jones гэдэг энэ 2 дэлгүүр маань нэг дор байрладаг. За бас Их Монгол плазад адилхан нэг дор байрладаг. Тэгээд та бүхэн маань эднийхээс гоё үйлчлүүлээрээ үн нэмж зараагүй дэлхийн чанартай одоо баталгаатай гэх юм уу те ийм загварлаг энэ хувцснуудыг сонгож аваарай гэж хавруулж байна да тийм ээ. Одоо хавруулаад энэ яргуу цэцгэлсэн байлээ. Тийм үү. Тэгээ яргуу ингээд цэцгэлээд хад одоо бид нар ягаа те өнгөнгөөр гоё цэцгэлж болохгүй гэж те. Тийм болохоор одоо юусэн ийшээ очиж цэцгэлцгээгээрээ. Хаврыг чимцгээгээрээ. За баярлалаа. За юу ярьж байгаа хүний бие ярьжсэн. За хүний бие дээр хамгийн том шүмжэлтэй хэсэг гарч ирнэ ерөөсөө. Одоо нөгөө нэг дээр үд чинь хоёлаа нэг Евгений Кентергээл яриадсан шүү дээ. Хүн ийм л байх хэвээр, нүдний харьцаа ийм байх хэвээр, духны харьцаа, толгойн харьцаа ийм байх хэвээр гэж хэмжиж байгаа л биш байхan бол үржүүлэхгүй гээл те. Цаашаа зөвхөн ийм тариалгуудын зөв харьцаа тоонуудыг нь үржүүлнэ тэр. Яг ийм үзэлтэй адилхан үзэл одоо явагдаад байгаа. Энэ ерөөсөө гоо сайхан дээр дүрслэх урлаг дээр яваад. За энэ дүрслэх урлагийнхан бол айгүй их ашигладаг энийг алтай харьцааг бол тий энэ бол ингээд алтай харьцаад байгаа юм бол төгс байдаг энэ төргээд гол түшцээ болгоод байна шүү дээ тий. Тэгээд дээрэс нь одоо энэ гоо сайхны хагалгаа энэ төр хийдэг хүмүүс бол бас тэгж хагалгаагаа хийдэг. Жишээлбэл тий хамраа ямар болохгүй гэдэг нь бол ийм харьцаатай байлах зүгээр. Нүдээ ямар болохгүй бол ийм харьцаатай байлах зүгээр. За альсгүй одоо юу гэдэг энэ гоо сайхны нүүр бодолт юу гэдэг бүх юмнуудээр дандаа малтай харьцааг ашиглаад одоо нөө шүтээд хитрхи ингээд шүтээд эхлэнгүүд яг цаана нэгвэних гадуурхлыг дэмжиж байгаа юм шиг. Ямар сонир мэдрэмж төрөөд байна. Яг үнэн тий. Ийм ачийн байдаг байхгүй. Тэгэхээр энийг хитрхийг шүтгэх нь бол бас өөрөө ийм гоо сайхны стандарт тогтоочж байна гэсэн үг. Тэгэхдээ энэ бол батлагдаагүй бус стандарт. Одоо энэ бол яг ийм алтай харьцаатай байх юм бол хамгийн хөөрхөн харагдана. Энэ алтай харьцаатай байх юм бол хамгийн зөв гэдэг тийм шинжлэх ухааны баталгаа нотлохоо огт байхгүй. Тийм энэ үед бол бид нар бол энэ алтай харьцаагаар ингээл өөрийнхөө нүдийг хэмжээл, чихийг хэмжээл, амийг хэмжээл энэ биенийхээ харьцаануудыг хэмжээд байх бол утгагүй. Маш олон гой харьцаанууд байж байгаа. Аль нь гоё харагдаг, аль нь гоё харагдахгүй гэдэг бол хүн болгоны одоо ингээ өөр өөртөө үзмжийн асуудал нэгт. Хоёрт одоо тийм ихээс төрсэн бие гэдэг бол чинь хамгийн төгс харьцаа байхгүй тийм болохоор энэ одоо балаарлаа одоо болох хэрэгтэй гэсэн. За гэтээ бас ингээд сонирхолтой байж магадгүй ганц хоёр юм ирчээ. За энэ хүний
одоо хүүс хүртэлх өндөр одоо шалнаас хүүс хүртэлх өндөр хүний биеийн өндөр хоёрыг харьцуулахаар алтан харьцаатай их дөхүү юм гарч ирдэг юм байна. Энэ шалнаас шүү. Шалнаас хүүсний нөхөстэй. Тийм хүүсний нөх. Одоо ингээд шалнаас хүүсний нөх хүртэл шалнаас ингээд толгойн ороо хүртэл энэ хоёр бол юм алтан харьцаатай байх магадaltaй. А тийм биш үлээ гэд нэгтэй гомдох хэрэггүй гэсэн. Энийг бол ингээд орон зөрөгт одоо ашигладаг. Одоо нэг хин минь чи одоо тийм мундаг гой баримлч юм уу уран зургууд бол бүгдээрээ л тийм ингээд тиймэрхүү харьцаатай зураад идэг. Зан гарны үеинүүдийг гэж үздэг. Одоо жишээлбэл гар айгуу сонин штэ. Энэ талаас нарахаар нэг өөр, энэ талаас нарахаар нэг өөр байгаа штэ. За ингээд ерөнхийдөө ингээд ийм юу нэ рентген зургаар ч юм уу тий одоо яг ясыг нарах юм бол энэ ихний үе 2 дахь үе хоёрын алтай харьцаатай, 2 дахь, 3 дахь үе хоёр алтай харьцаатай. Одоо эндээс тэгж харагдахгүй ч магадгүй л дээ. Одоо ингээд энэ талаас нарах юм бол тийм байж магадгүй. Энэ талаас нэг харах юм бол ингээд тиймэрхүү харьцаатай. Тийм. Араас нь тэгж харагдаж байна. За тэнгууд энд одоо бас нэг яс байгаа. Энэ яс хоёр бас ингээ алтай харьцаатай дөхөө. Тийм биш. За тэнгууд энэ алга одоо энтэй ингээ алтай харьцаатай инээ дээр гээд эндээс энэ хүртэлх цай, эндээс энэ хүртэлх цайтай одоо нэг юм юу гэдгүүлээ бид нар чинь мухар сөөмөө, мухар алд юу гэдэг үгүй энэ чинь. Хагас алд тийм яг үнэ. Нэг дэлэм үү тий. Тийм. Дэлэм гээд энэ одоо шууны урт мурт ч юм уу тий. Хоорондоо юм сонь алтай харьцаа байгаад идэг. Гэтэ энэ худлаа. Бүх юмд байхгүй юм биш. Тийм. Энэ зүгээр юм дөхүү. Тийм дөхүү гэсэн. Жогон дөхүү. Одоо энэ дээр айгүй тийм сонирм байгаа. Нэг юм айгүй сайн санах хэрэгтэй. Хэрвээ бид нар ямар ч хамаагүй юм тоо сонгож хагаад тэгээ тэрүүгээрээ хаанаас ч хамаагүй юм хайх юм бол нэг юм олдчихл таардаг байхгүй. За хичээлүүл яа тийм те. Ингээл хэмтсэн чинь энд нэг яг минг байж ах чийдэ ч юм уу те. Тэгвэл би тэрийг шүтэж болохгүй шүү дээ. За нөгөө талаас болохоор яг ингээд энэ хүний харьцаа гэдэг бол зөвхөн яг урлагийн зарим урлагийн ашигладаг байж болно. А гэхдээ энэ бол яг ингээд хэмжээд үзээрэй. Таарахгүй энэ бол ихэнх хүмүүсийг таарахгүй. Яг дөхүү гарч ирнэ. Тэглээгээд энэ бол шүтэх шалтгаан ерөөсөө биш ээ гэсэн. Оо цац. Цаашаа одоо хэдүүлээ сайхан урлаг руу орё. Одоо урлагийг ярихгүй байж болохгүй юм чинь алтай харьцааг жинхэнэ ашиглаж байгаа. Нөгөө нэг инфлюенс хийж байгаа нөхдүүд чинь тэнд хийж байгаа шүү дээ, тий. За архитектур байна. Архитектур дээр бол одоо жишээл эртний одоо Гизагийн пирамидыг түрүү ярьсан шүү дээ, тий. Энэ Кеплерийн гурвалжинтай гурвалжингаар хийсэн ингэж үздэг. Алтай харьцаа бүхий гурвалжин гэсэн үг юм уу тий? Тийм, алтай харьцаатай нөө түрүүн ийм сонин харьцаа байгааз шүү дээ. Фи квадратанд тэнцүү фи дээр нэмэх нэг энэ төргээд тэнгууд энэ харьцаагаар хийсэн одоо ийм Пифагорын тэгш өнцгт гурвалжиныг бол Кеплерийн гурвалжин гэж нэрлэдэг. А энэ Кеплерийн гурвалжинг яг ингэ шум юм шиг барьж агаад энэ юг хийсэн байна гэд тэгэддэг. Одоо энэ пирамидыг Гизагийн пирамидыг хийсэн байна гэдэг. А гэхдээ энэ бол айгүй тийм аргаантай. Ер нь бол энэ эртний барилгууд дээр алтай харьцаа олдоод байна гэдэг бол сүүлийн үед хийсэн л зүгээр юм хүмүүсийн одоо анзаарсан зүйл нөө түрүүн хэлсэн шүү дээ. Юунаас ч ямар ч харьцаа хайсан ямар нэг юм дээр нь олдчих таар. А тэгвэл энэ пирамид яг л таарж байгаа юм шиг харагдаж байгаа. Бүр ингээд яг тэр гурвалжингийн нэг Кеплерийн гурвалжингийн авч ал тавингууд яг л таарж байгаа байхгүй тий. Тэг эн чинь бүр ямар ч маргаангүй юм биш үү гэдэг энийг хоёр зүйлээр үүсгэж болно. За эхнийх нь болохоор пи тооны гурвалжин гэж бас байдаг. А эсвэл бүхэл тооны харьцаатай юм хэд хэдэн гурвалжингууд бас олддог. А энийг яг нэлийн төстэй ингээд нэлийн тий баг зэрэг ялгаатай юм одоо гурвалжингууд байгаа байхгүй. Яг л Гизагийн пирамидтай таардаг. Яг аль нь юм бэ гэдгийг хэмжих гэхээр нөгөө Гизагийн пирамид чи өөрөө төгсөн шүү дээ, тэ. Хаагуур нь хэмжихээс шалтгаалаад, яаж хэмжихээс шалтгаалаад аль нэг нь болчдөг болохоор энэ яг зөвхөн алтай харьцаа гэж хэлэхэд хэцүү байхгүй. Өөр төстэй юмнуудтай адилхан байдаг болохоор зөвхөн алтай харьцаатай холбоочлохгүй. А хоёр талаар угаасаа эртний Египтэд бол энэ алтай харьцааг мэддэггүй байсан байх хэрэгтэй гэж бас энийг өгөөсгдөг. Тэгэхээр бол бас энэ Гизагийн пирамидыг алтай харьцаагаар барьсан гэдэг зүйл бол бас нэг хайхтар итгэх гэдэг шаардлага байхгүй. За дээрэс нь одоо энэ Партенон гэлээдэг Парисын дарихын сүм энэ төр гэлээдэг Тааж Махал энэ төрөөс бол ингээд айгүй их тийм алтай харьцааг олцсон тий. Энэ эртний барилгууд бүгдээрэн дээр нь алтай харьцааг ашигласан гэдэг нөө алтай харьцааг инфлюенс хийдэг хүмүүс бол ингээд энийг бол их дурддаг. Гэтэл одоо түрүүн хэлсэн юм ба дахиад хэлье л да. Би өөр таарч болно л юм. Пи тооны харьцааг хайх юм бол бас нэг юм олдчихл таарна. Өөр нэг бүхэл тооны харьцаа би одоо өөрийнхөө төрсөн өдрөөр хайх юм бол олдчихл таарна нэг юм.
Тэр ч одоо тэр Парисын дарихийн сүм өмгөж чинь ар зайсан юм байгаа шүү дээ те. Бүүн хийх хооруулсан юм. Тэр болон хийх хоор дотроос ч одоо бид нар ямар ч хамаагүй юм харьцаануудыг бол яаж хийж байгаа л болно шүү дээ те. Тийм болохоор энэ хүчээр тааруулсан маяг юм баггүй. Харин одоо энэ пирамид энтрийг Таж Махал ч юм уу ингээ харахаар зүгээр л гурвалж юм уу зүгээр л юм байх чинь яг тааруулаад очиод нэг юм нөгөө нэг юм дунгийн шээл зураад би яг юун таарсан бол заримдаа ойлгодог байхгүй юу. Тэгээ энийг тавьчихаар л ид читтэй юм шиг хүмүүст нэг тийм мэдрэмж төрөөд идэг. Хин ч нөгөө нэг утгаж мэддэггүй тий. Тийм сайхан тийм яг мундаг юм байна гэж нэг бодоол тий. За яг нь 20-р зууны энэ орчин үеийн олон улсын тийм архитектурын загвар олон улсад архитектурын бас стил энэ төр гэж байд юм байна л да. Энэ орчин үеийн тэр архитектурын стилийг гаргаж ирсэн үндэслэгчдийн нэг гэж одоо энэ Ле Корбусьер гэж хүн байд юм байна. Ле Корбусьер, Корбусье гэх юм уу. За энэ нөхөр бол ерөөсөө энэ хороо ертөнцийн одоо математик дэг журам бол ерөөсөө алтай харьцаан дээр үндэслэсэн тэр гэдэг юм итгэл өмчлөлтэй философитой юм хүмүүс. Тэгэхээр ингээд өөрийнхөө бүх архитектурт алтай харьцааг ашигладаг. Алтай харьцааг шүтдэг хүн одоо архитектур хийсэн Монголд эндээс алтай харьцаа олж таарна л да. Энэ бол нэг тийм гайх юм биш те. Тэгээ ямар ч хэлсэн иймэрхүү байдлаар бол юм бас хүчээр бас алтай харьцаа руу оруулж ингэж хийдэг архитектурууд байдаг. За уран зураг дээр жишээлбэл Леонардо да Винчи бол энэ алдартай уран бүтээлүүд нь байгаа шүү дээ. Одоо жишээл бидний мэдгэрэл Мона Лиза энэ Virtuoso Man гэдэг одоо Virtuoso Man гэхээр одоо тэр нөө Virtue-ийн хүн гэх юм уу те. Нэг юм гараа алдалцсан нэг юм эрэгтэй хүн байдаг шүү дээ. Нэг гараа алдлаа тэгэл ингээд дээшээ доошоо олцсон те. Олон гартаа олцсон. Тэгээд ийм нэг хүний харьцаа марцаг энэ тэрэн дээр нь тэмдэглэсэн байдаг байхгүй. За тэгээ урлаг шүмжлэгч зарим урлаг шүмжлэгчд юу гэж үздэг вэ гэхээр энэ яагаад ийм төгсөн Мона Лиза яагаад ийм төгсөн бэ? Яагаад энэ Virtue-ийн хүн ийм төгсөн бэ тэр гэлэнгүүд энэ алтай харьцаа юм а гэлтэгдэг. Алтай харьцаагаар зурцсан болохоор энэ төгс харагдаад байгаа энэ тэргээд зүгээр ингэддэг. Гэхдээ үнийн хэрэгтээ бол Леонардо да Винчи бол өөрөө энийг ерөөсөө тийм дуртаг. Яг гоо дурдсандаа тэр Virtue Man гэдэг тэр юун дээр бол уран бүтээл дээр бол хид хідэн бүхэл тооны харьцааг л дурдсан байдаг. Тэрнээс бол алтай харьцаа гэж үгч байхгүй тооч байхгүй. Өөрөө бол огт тийм юм дуртаагүй гэсэн үнийхт. Хоёрт болохоор Леонардо да Винчи өөрөө зүгээр мэдгүйгээр нь алтай харьцааг ашигласан юм шүү гэхээр бас үгүй. Ягаад тэгэхээр энэ нөхөр бол өмнө нь бол ийм том ном байсан. Бүр алтай харьцааны тухайн юм ном. Тэр номны одоо өөр мундаг том математикч бичсэн ном л байгаа юм л да. Тэр номны зургийг зурж ирсэн байхгүй. Тэнгүүд тэрэн дээр ч одоо нэг юм алтай харьцааны хүний биений алтай харьцаанууд, юуны алтай харьцаа гэл геометрийн алтай харьцаа марцаа гэл те нөгөө нэг философийн мундаг юуны Платоны дүрснүүдийн алтай харьцаа марцаа гэл тийм алтай харьцаануудыг оруулсан тийм амар том уран бүтээл ихгүй одоо уран бүтээл гин одоо ном гэсэн үг. Энэ номны зургийг зурж явахдаа бол мань нөхөр бол мэдэхгүй байх гэж байхгүй шүү дээ. Хүүхдээ алтай харьцааны тухайн номны зургийг зурж ийсэн нөхөр юм чинь те. Тэгэхээр зураг зурх байлгүй дээ. Тийм. Тэнгүүт ерөөсөө тэр талаараа өөрийнхөө уран бүтээлүүдээр дурдаг байна гэдэг чинь алтай харьцааг мэддэг ч гэсэн өөрөө одоо юу байгаагүй байна гэсэн ашиглаагүй өөрөө дурдаагүй гэхээр энэ бол тийм айхтар баталгаа нотлоотой зүйл бол биш. За дээрэс нь Сальвадор Далигийн нэг уран бүтээл байдаг. Ерөөсөн да Винчигийн зурсан нэг юм бас нэг мундаг сүүлчийн зог гэдэг нэг зураг үүдэн штэ. Нэг Есүс суудсан тэгэл нэг баахан нөхдөө тэгээд суудсан те. Тэр зурагнаас сэтүүлсэн нэг тийм бас зураг байдаг те. Sacrament of the Last Supper гэх. Одоо Last Supper нь тэр сүүлчийн юу зоог нь гэсэн үг. Одоо тэр Sacrament гэдэг нь болохоор юм нууцлаг ариун тагшин байдал гэсэн үг байхгүй те. Тэнгүүд юм сүүлчийн орон зоогны альсгүй зоог гэдэг зурганы ариун тагшин байдал, ариун нууцлаг ариун байдал гэсэн тиймэрхүү утгатай зураг зурсан байна. За энэ дэр бол бүр хэрэгээр өстэй дүүрэн алтай харьцаа энэ ашигласан байдаг. За жишээлбэл зүгээр юм гадна талын зотон гэж яддаг штэ зотных нь одоо хэмжээ нь бүгдээр алтай харьцаа. Бүгдээр хийж байгаа дөрвөн хоёр тий жаацных нь. За тэгээ дээрэс нь нэг бүр юм ингээд ашигласан байгаа. Одоо Платоны солид гэдэг чинь одоо 20 талтай тийм додекаэдрон гэдэг нэг юм боцик гэдэг дүрс байгаа. Ер нь бол 20 талтай. Тэгээ тал болгоны 5 өнцөгтэй байхгүй. Тэр юусоо энэ дүрснээс бол маш их алтай харьцаанд гарч ирдэг. Тэгээ тэр мангар том тэр дүрсийг ингээд зурж морцсон. Юусоо тэр чигтэй алтай харьцаануудаар ингээд бөмбөгдсөн болцсон нэг юм зураг байгаа. Тэгэхээр энэ уран зурагчид бол яг хөө ингээд те хэрэгээр алтан харьцааг ашиглаж болно даа чинь те. Тэнгүүтээ тэрүүгээр одоо гоо сайхныг тодорхойлцсон юм шиг. Нөгөө талаас болохоор бид нар тэрийг нь хараад бас тодорхойлооч байгаа юм билүү? Тэр Сальвадор Дали бол одоо нэг эртний хүн биш шүү дээ энэ чинь бас те. Худлаа ирсэн саяхан л амьдчихсэн. Тий яг үнэ те.
За хамгийн их ашигладаг одоо салбар бол энэ график дизайн бол фото зураг. Энэ салбарын бол одоо ерөөсөө алтан баг харьцааг бол одоо хамгийн их ашиглаж байгаа салбар байна. За энэ брэндүүдийн лого байна. Одоо жишээлбэл те Apple-ийн логоноос, Google-ийн логоноос ер нь бүх логоноос алтай харьцаанд гараад ирдэг. За нэг мэдээж тэр одоо график дизайнер нь бол алтай харьцаа бол хамгийн супер гэд ашигласан байж болно. А нөгөө талаас нөгөө нэг яаж хийж байгаа хэмжиж байгаад гаргаад ирсэн байж болно те. За энэ хоёр нь бол ингээ алтай харьцаатай ингээл Twitter-ийн лого мого энэ төр гэл нэг бүгдээрээ л алтай харьцаатай энэ төр байгаад иддэг. За тэгэхээр энэ график дизайн дээр айгүйх. За вебсайтын одоо интерфейс гэж байгаа шүү дээ. Одоо би вебсайт хийх юм бол за энэ хэсэг нь юм, хажуудлын хэсэг нь юм гэдэг энэ хоёр нь хоорондоо ингээд алтай харьцаатай байдаг ч юм уу те. Одоо тэр дээдлийн товч өмчнүүд нь хоорондоо алтай харьцаатай байдаг ч юм уу. Энэ график дизайн дээр маш их ашигладаг. За дээрэс нь фото зураг дээр маш их ашиглаж байгаа. Одоо фото зурагч одоо би нэг юм фото зураг авахын тулд ингээд зохиомж аваад шүү дээ те. Тэр зохиомж бодохдоо бол би ингээд тэнцвэрийг бодох байхгүй. За ингээд яг голоор нь ингээд явуулчих болохгүй гэдэг ч юм уу те. Нэг жоохон доогуур нь байх хэрэгтэй, жоохон дээгүүр нь байх хэрэгтэй. Яг голд нь нэг чухал юм аваад тавьчихлахгүй. Нэг жоохон 3-1 дээр нь байх хэрэгтэй мастаг янз бүрийн тийм тэнцвэрийг нь хадгалах гэсэн зохиомжийн одоо юунууд гэдэг одоо гарын явуулах гэх юм уу гайдыг юм те иймэрхүү юм байдаг. А энэ дэр бол алтай харьцааг маш их ашигладаг. Алтай харьцаагаар ингээл те яг алтай харьцааны тэр спиральны байж байгаа хэсэгт нь гол хэсгийг оруулдаг ч юм уу тэр нүдийг оруулдаг ч юм уу одоо нэг юм хүний зураг авах чивэл тэр хүний тэнд тавьдаг ч юм уу нар марны жаргаж байгаа зураг тавих бол тэр жаргаж байгаа нараа тэнд тавьдаг ч юм уу те алтай харьцаанууд ингэж ашиглах явдал бол их түгээмэл. А гэхдээ бол мэдээж одоо график дизайнер одоо энэ фото зурагчдын өөрсдийнх нь итгэл эмчлийн асуудал. Тэрнээс бол яг ийм болохоор ингээр л одоо хамгийн гоё болдог гэдэг тийм нотлогдсон батлагдсан огт тийм байхгүй. Тийм байна. Бид нөгөө алдартай зургууд дундаас яг алтай харьцаатайг нь сонгоод энэ гоё гэсэн болохоос бусд нь тэгээ бүгд алтай харьцааг л юм биш. Харин тийм гоё зураг байгаад байгаа. Бид нар одоо нэг юм bias гэдэг чи одоо юу гэх юм гажуудсан юм бид нар туйлшралтай байгаад байна шүү дээ. Нэг юм нэг тийшээ ингээ хазайцсан товшралт. Тэнгүүд бид нар нэг юм их шүтээд эхлэнгүүд тэр юмнууд нь бидний нүдэнд харагдаад эхэлнэ. Тэгээд эхлэнгүүд нөө бид нар cherry pick гэдэг шиг тэднийг төгчдөг байхгүй. Тэгээд тийм бүх үстэй алтай харьцаа шүү дээ. Хаасаагүй үт юм байна гэж бодож магадгүй. Тэгвэл би нэг өөр дотроо өөр нэг харьцаа бодчих л та. P харьцаа те P биш P харьцаа. P тооны харьцаа гэдэг юм бодож байгаа бол тэрнтэй төстэй юмнууд бас айгүй гарч ирээл. Эртний барилгуудаас гарч ирнэ, орон зургуудаас гарч ирнэ, лого дизайнуудаас гарч ирнэ гэдэг ч юм уу те. Миний би энэс гарч ирнэ те. Тийм болохоор энэ бас хэд бас алтан харьцаа гэж туйлшрахаас болох хэрэгтэй гэдэг талаар өнөөдөр одоо хамгийн ярих гэсэн. Ямар гоё. Тийм нэг тийм дугаар боллоо. Нөгөө шинжлэх ухаанч байдал гэдэг чинь нөгөө гоё тайлбартай байх хэрэгтэй. Би яагаад чи нөгөө алтан харьцаан дотор цаана нэг ижид байгаа юм шиг яагаад гэж бодоодсэн өөрөө ч мэдэхгүй юм тийм. Тэгж бодоодсэн чинь би ч тэгж боддог Тийм, гэсэн. шинжлэх ухаанч хандлагаар бодохоор ямар нууц байна гэж ерэн зүгээр тийм. Би бүр нэг симуляц ертөнц юм болоо юу юм бол гэдэг ийм айгүй хүлээлттэй орж ирсэн чинь тэрнээс гоё давлаа. Тийм яг үнэ. Тэгээд юу хэлчихлээ. Ер нь бол яг нөгөө тоонууд ер нь тооны энэ нөгөө нэг чиний хэлдгээр гоо үзэсгэлэн гэдэг төгс тоонд ч вэ натуралтаа энэ бүгдийг зүү тогтолтод дандаа л ийм гоё юм байдаг учраас бид нэр одоо энийг математикийн гоо сайхан гэж та нар ч юм уу те ярьдаг байх л та. Тэрэн шиг Fibonacci тооны гоё нь бас тэнд л шүү дээ. Бүгдийн хооронд нуухаар дандаа 1.6 гардаг ч юм уу те. Үүнд ямар нэг ид чид өгөхгүй л үдцсэн юм шиг санагдаж байна. Тийм яг үнэ хүчээр тааруулсан юм шиг яг үнэ. За нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. За хамтран ажиллагчаар Jack Jones болон Veremoto бэлэн хувцсны брендийн аль биесээр борлуулагч Infinity United компани болон өдөр бүр шинтүүлэж үгийн хамт олон маань байлаа. Нэвтрүүлэг NTV болоод Мундар радио 107 83.3 гэсэн хост толгооноор та бүхэндээ хүрлээ хамтаа үзэг сонсогч болон хасаадаа маш их баярлалаа. Дараагийн дугаараар яриг уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.